За тэгэхээр Монгол улсын энэ асар их байгалийн баялаг хэрвээ үнэхэрийн одоо үндсэн хууль заасны дагуу тэгш хүртээмжтэй эргэн бүрт одоо тэгш хүртээмжтэй ингэж зөв хуваарлагдсан бол өдийд 3.5 сая тэр бомтон биш юмаа гэхэд Монголын хүн амын 3.1% нь ядуурчсан ийм улс бол байхгүй байх бүрэн боломжтой юм байна гэж би бодож байна. Тэгээд нэр дэвшигч Зандан Шидартай энэтэй санал нийлж байна уу. За одоо үндсэн хуулийн 6-гийн 2 заасны дагуу одоо байгалийн баялаг бүх ард түмнийх байна гэж заасан. За тэгээд дээрэс нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдлэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнхийг ард түмэн эдэлнэ гэж заасан байдаг. Тэгвэл жишээлбэл ганцхан жишээн дээр ярив. Ухаан удгийн орд энэ Монголын энэ өчнөө энэ стратегийн орд газрууд энэ одоо олон орд газрууд ерөөсө тэр чигтээ монопол компаниудын хувь эзэмшилд очоод ингээд нөгөө хэд маань эргээд тэр монголчуудын нийтээр хүртэх байсан баялагийг хувь завшингуудаа эргээд том бүтээн байгуулагчид, баялаг бүтээгчид, ажил олгогчид, шилдэг татвар төлөгчид болоод ингээд тэдний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг нь эргээд олон нийт өөрөөр хэлбэл нөгөө баялагын эзэн болох ёстой хүмүүс чинь өөрөө нөгөө хүмүүсийг хөхүүлэн дэмжигч, хүлжүүлэн баяжуулагч энэ одоо худалдан авагчд нь болцоод идэг. Хэдэн монопол нөхдүүдэд олгосон одоо тухайн үед төр засгийн эрх барьжсэн тэр хүмүүст та хариуцлага нөхөн тооцоолж чадах уу? Мөн түнчлэн энэ байгалийн баялагийг дангаар завшсан этгээдүүдээс нийт ард түмний ашгийг нөхөн авч байгалийн баялагийг нь иргэд олон нийтэд хуваарлах замаар та хүртээж чадах уу? За ер нь бол Монголын ард түмэн өөрт ногдох иргэн хүнтэй 0.7 газраач одоо авч чадаагүй хичнээн сая иргэд байж гин. Гэтэл яагаад Монголын энэ монопол хэдэн том компани корпорац группүүд бүл бүтэн аймаг сум дүүргээр нь одоо газрын дээрхт орох баялагтай ингээд эзэмшээд байдаг юм бэ? Энийг та таслан зогсоож чадах уу? За ингээд одоо өнөөдөр бас өнөөдрийн хурал дээр их сонин юмнууд ингээд 3 минут болчихсон. Ямар урд юм бэ? За одоо энэ Монголын ялангуяа залуу бүлүүдийн нэг мөрөөдлийн нэг хөөрхийн нэг юм байна. Ипотекийн зээл гэдэг л мөрөөддөг болж хөрхий. Тэгэл ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй бол гадагшаа гадаад явж наазах нь Солонгос явж ажил хийх хүсэлтэй ийм одоо иргэд энэ дундаа одоо ялангуяа хөлмөрийн насныхан тэр ипотекийн зээлийг бас энэ одоо үнэхээр нөгөө авах шаардлагагүй гэдгээ нотолчээж олгодог энэ байдлыг болмоор байна. Монголын гэр бүлүүд ипотекийн зээлийг одоо ер нь энэ нийгэм эдийн засгийн хүчин зүйлээс хамааралтай гэр бүлийн бүрэн бүтэн маш их алдагдж जैन гэр бүл салах эндээс тэгэхээр энийг бас хэлмээр байна. За энэ үндсэн хуулийн 6-гийн 2-д оруулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид Норвегийн үндсэн хуулийн жишгээс авч эхний 2 параграфыг боловсруулж оруулсан. Энэ тэр агуулга бол үндэсний баялагын санг бий болгох ирээдүй ба одоо өөрийн иргэн бүр дөрвөгөөжтэй байх байгалийн баялаг ард түмний мэдлэлд байх зарчим нийцүүлж үр өгөөжийг нь ард түмэн одоо хүртээмжтэй болох гэсэн энэ санааг Норвегийн үндсэн хуулиас оруулж бид нар оруулсан. Тэрнийхээ дагуу үндэсний баялагын сангийн тухай хуулийг нодлон баталсан. Яг энэ агуулгаараа юу гэж оруулсан гэхээр ийм уудам газар нутагтай 1.5 сая км2 нутагтай 3.5 сая хүн амтай ийм агуу их баялагтай улс мөртлөө яагаад Монгол улсын ард иргэд нь алтан дээр суусан гуйлагч гэдэг шиг ядууралтай байгаа юм бэ? Энийгээ зөв ашигладаг болын өргөөжтэй болгоё гэдэг зорилгоор энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Зөвхөн дарга нарын ширээ санал одоо ярьдаг биш үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард түмэнд өгөөж болох. Энийг хэрэгжилтийн ажил нь үндэсний баялагын сангийн тухай хуулийг одоо хэрэгжүүлэх гэж стратегийн орд газрууд амнат гэдэг энэ баялагын татвартай болоо гэсэн саналууд хэрэгжүүлээд явж байгаа. Ийм ч учраас энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд би үндсэн баялагын батлагдсан хууль үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд амжуулахын тулд би өнөөдөр бас нэр дэвшиж байгаа нэг шалтгаан зорилго маань үүнтэй уялдж байгаа юм. Ийм ч учраас хинэнч бай байгалийн баялагийг эзэмшиж байгаа бол үр ашигтай байх ёстой, харилцан үр ашигтай байх ёстой. Энэ баялагын сангийн хуулийн дагуу амнат ногдол шиг альва хэлбэрээр өргөөжтэй болгохын зарчмыг тууштай хэрэгжүүлэх яриа хэлцээг эхлүүлж төрийн хатуу зөөлөн арга бүхнийг ашиглаж өгөөжтэй болгоно. Ер нь би орон сууцчлалтын банктай болё гэдэг санаачлагыг энэ ирээдүйн сангийн тухай хуультай уялдуулж орон сууцны банк байгуулах юм санаачлагыг дэвшүүлж байгаа. Залуу гэр бүлийг дэмжихэд ипотекийн бодлогыг уян хатан нийлүүлэлтийн бодлоготой метр квадраттай эрэлт нийлүүлэлтийн уялдуулж хэрэгжүүлдэг Солонгосын
70-аад онд хэрэгжүүлсэн орон сууцчлалтын банкны Хаусин банк гэдэг банкны загварыг нэвтрүүлж ирээдүйн энэ хоримтлын сангийн орон сууцчлалт эрүүл мэндийн бодлоготой уялдуулсан ийм зарчмаар анхны орон сууцны төнгөлтөө нөхцөл санал болгох, урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх, уян хатан зээлийн хугацаатай бага үедээ зорилт бүлэг чиглэгдсэн орон сууцчлалтын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ипотекийн банк буюу орон сууцны банкыг байгуулж иж илүү үр дүнтэй хэрэгжүүлэх юм байна. Тэгвэл одоогийн барьж байгаа орон сууцад ипотекийн зээл маань бас яг зорилт бүлэгтээ хүрч чадахгүй байна. Ийм бодлогыг хэрэгжүүлж үндэсний баялагын сангийн хуулиар илүү үр дүнтэй болгохыг зорж энэ өнөөдрийн энэ нэр дэвшилт энэ хүсэл мөрөөдлөө зорилгоо хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд амжилуулахыг зорилгоо болгож байна. Таны одоо энэ саяны ярьсан зүйлийг иргэд бас олон нийт сонсоод их баяртай байгаа хаа. Тэгээ хамгийн гол нь та одоо өнгөрснийг бид нар бас уучлаад орхих юм уу? За одоо яаш өнгөрсөн хугацаанд бол одоо баялгаа буруу хуваарлжээ. Одооноос эхлээ 100% хуваарлах юм уу? Эсвэл өнгөрсөнд бас хариуцлага тооцох уу гэдгийг асуумаар байна. Тэгэхээр таныг бол одоо энэ баялагын баялагтай холбоотой тий баялагийг одоо иргэд олон нийтэд тийш хүртээмжтэй хүртээх тал дээр одоо үнэхээр бас ингээд түүчээлээд манлайлаад зоригтой ажиллана гэвэл бол би үнэхээр бүх талаар дэмжинэ. За харин та кабинетаа байгуулахдаа энэ одоо өнөөдөр таныг сайхан долоож долдоод байгаа ийм хүмүүсээр биш эргээд хариуцлага хүлээх өдөр ирэхэд хамтдаа зогсоод хариуцлага хүлээж чадах тийм одоо сэтгэл зүтгэлтэй хариуцлагатай хүмүүсээр кабинетаа байгуулаарай гэж хүсэж байна. Яг мэдээж ерөнхий сайд бол алтан заагас биш ч гэсэн салбар яамдынхаа одоо сайд нарын тусалцаатайгаар олон салбарын асуудлыг нааштай сайхан шийдэх боломжтой. Тэгээ ялангуяа өнөөдөр бол залуу гэр бүлийг дэмжих асуудал дээр тэр банкны орон сууцны банк гэдэг асуудал ярьлаа. Орон сууцны банкыг нээхээс наана ипотекийн зээлийн асуудлыг үнэхээр одоо бас нэг танилтал авилгын шинж чанараас нь салгах үнэхэрийн одоо яг энэ залуучуудыг орон сууцчлах хөтөлбөрт маш сайн хамрагдуулах тал дээр үнэхээр анхаарч ажилласаа гэж хүсэж байна. За тэгээд гэр бүлийн тухай хууль уг нь хууль зүйн дотоод хэргийн яамнаас мөн гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийг дэмжих тухай хууль орж ирэх гэжсэн. Тэгээ энэ хуулиудыг маш яаралтай шин засгийн хүрээнд энэ салбар яамдуудаа яаралтай өргөн бариулах ажлыг бас сайн хийгээсэй гэж бодож байна. Мөн түүнчлэн засгийн газрын хөгжлийн хөтөлбөрт орсон байсан яаслыг хөгжүүлэх хөтөлбөрөө маш яралтай хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл ээжүүдэд сарын 50,000 байна уу 500,000 байна уу тэр төрийн одоо цалинтай ээж гэсэн нэртэй ийм мөнгийг хүлээдэг байснаас хүүхдүүдэд чанар баталгаа стандарт хангасан яаслын үйлчилгээнд хүүхдүүдэд даатгаж харуулчаад өөрсдийнхөө мэрэгжил ур чадвараараа ажиллаа хийх нь ээжүүдэд илүү их орлоготой байх их усэр болно. За тэгээд дөнгөж сайхан ажлын хэсгийн хүрээнд 3 дахь цахилгаан станц дээр ажиллаад ирэхэд цахилгаан станцын нийт ажилчид бол ерөөсөө л энэ эрчим хүчний салбарыг улс төрчлөлтөөс ангид байлгаач гэдэг хамгийн нэгдүгээр том хүсэлтийг тавьж ирсэн. За тэгээд 3 дахь цахилгаан станцын хувьд бол үүссэн гэмтэл нь бол ерөөсөө тэр нөгөө нэг тендерийн тухай хууль гэдгийг баримтлаад явахаар зарим үед тендерийн тухай хууль гэхээр мэдээж хамгийн хямдхан одоо худалдан авалтыг хийхээр зорддог. Гэтэл тэр чинь улс их орны хамгийн чухал зайлшгүй хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн сайн одоо үнээр авах ийм зүйл дээр ингэж тендерийн тухай хуулийг баримтлснаас болоод бас ийм одоо чанар баталгаа хангахгүй ийм одоо зорилт хугацаанд хүрэхгүй ийм гэмтэл асуудал бас гарах эрсдэлтэй байд юм байлээ. Тэгэхээр зэрэг ялангуяа ийм нарийн мэргэжлийн салбар яамдуудынхаа худалдан авалтыг заавал тендерийн тухай хуулиар гээд авахгүй байх ийм шаардлагууд байд юм байна гэж харсан. За тэгэхээр өнөөдөр бол маш олон ийм зүйлүүдийг та басчгүй өөртөө ихтэй ярьж байгаа байдал чинь бас олон хүнд бас гэгээ татуулж байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр эднэрийг хамгийн гол нь ажил хэрэг болгохын төлөө тууштай зориорой гэж хүсэх байна. Тэгээд танд амжилт хүсье, баярлалаа.